Энэ удаагийн дугаартай маань Игүнэ хиймэл оюун хамт ажиллаж байна. Үндэсний хиймэл оюун Игүнэ чат аппликейшнтэй болсноор Монгол инженеруудын бүтээсэн хиймэл оюуныг монгол хүн бүр хэрэглэх боломжтой болж байна. Игүнэ оюун Хэхэкан дэлхийн томоохон технологийн гүрнүүдийн игнэнд багтаж, фаундейшн буюу суурь модулийг бие даан сургаж чадсан дэлхийн 10 орны нэг болсноо бахархалтайгаар зарлаж байна. Энэ бол монгол инженеруудын ур чадвараар бүтсэн үндэсний хиймэл оюун ухааны түүхэн амжилт юм аа. LLM буюу Large Language Model буюу том хэлний загвар гэдэг нь олон тэрбум үг өгүүлбэр өгөгдөл дээр сурсан хүний хэл яриаг ойлгож бичиж ярьж чаддаг хиймэл оюун ухааны хамгийн дэвшилтэд төрөл өгөөд энэхүү LLM-ийг амжилттай сургасан нь зөвхөн Игүнэ оюун Хэхэкадуудыг монголчууд бидний технологийн салбар дахь тусгаар тогтнолоо зарласан чухал амжилт боллоо. Тэгвэл одоо бид бүхэн өөрсдийн үндэсний хиймэл оюун болох Игүнэг ашиглахад бүр хэлбэр болж Игүнэ маань чат аппликейшнтэй болсон байна шүү. Игүнэ чат аппликейшны хамгийн том давуу тал нь тантай дуу хоолойгоор харьцах боломжтой бөгөөд янз бүрийн асуулт асууж, орчуулга хийлгэж, төрөл бүрийн мэдээлэл авах боломжтойгоос гадна математик тооцоолол хийж, код бичих, зурагт тайлбар хийлгүүлж, дүн шинжилгээ авах гээд олон төрлийн үйлдэлийг хийх боломжтой болжээ. Тийм учраас яг одоо Игүнэ чат аппликейшнээ татаад туршиж үзээрэй. За юу цаанда өнөөдрийн дугаараараа хүн болгоны хайр гэдэг ойлголт шал өөр байдгийг харуулах 2005 оны You're My Sunshine киног нэрж өгөхөөр бэлтгэлээ. Киноны гол дүрүүд маань жүжиглэх ур чадвараараа нэлээд дээгүүрт ордог Хван Жун Мин болон Жон До Ён нар бүтээсэн. Тэдний гэж сонсоод та ямар хэмжээний бүтээл байгааг ирэх биш гадарлаж байгаа хаа. Одоо кино руу орцгоё. Хван Жун Мин жүжигчний бүтээсэн дүрийг Сокчон гэдгээ нас бие төрж 90 цент хүрээд нэлээд удчихсан боловч ганц бие гомбын гоцсон толгой хэвээр өвдөжээ. Үеийнхэн гэрлээд үржээд байхад манерд фермийнхэн тижээдэг үхрээс өөр хань олчих зүйл үгүй. Энэ асуудлаа шийдэх гэж Филиппин болон Вьетнамаас ихнэр зуучилдаг агентлагаар дамжуулж ихнэр авах оруулжээ. Даанч тэгээд бүтлгүүн бололтой мань хүн өөрөө зуучлалын газараас буцаан мөнгө нэхээ сууж байла. За нэг өдөр Сокчон ажилдаа явах замдаа Юнха гэх хүргэлтийн охин дурлцнаа. Юнха харин ажил мэргэжлийн онцлогоосоо болоод сар бүрийн тогтмол үзлэгтээ орж байгаа ажээ. Олон төрлийн халдвар төвчин болон бэлгийн замаар дамждаг өвчтний шинжилгээ хийлгэж байгаа гэхээр та нар маань одоо ямар ажил эрхлэлтийг нь ирэх биш гадарлаж байгаа юу дээ. Нөгөө талд Сокчон дуралт бүсгүйгээ харахын тулд найзуудаагаа дагуулan Юнхагийн ажилд Каркод очлоо. Юнхач одоо ажлаа хийдгээрэл хийгээд л флирт үедээ флиртлээд л үжилаа. Залуу маань ч ахвтэ үн сэтгэлээсээ чи үнэхээр хөөрхөн юм а гэв. Иймэрхүү зүйл сонсоод асчихсан Юнхаа нэг ч их ач холбогдол өгсөнгүй. За тэгээ шүн үргэлжилсээр Сокчон бол эргэл буцдгүйгээр Юнхад сэтгэлээ өгчөж байгаа маа. Тэрийг нь болохоор Юнхаа юу гэж анзаарах вэ? За тэгээд Карокын үйлчлэгч нарынхаа камер имжлэгийг зардаг гинэ. Сокчон Юнхагийнхаа дуулж байгаа бичлэгийг дуртай наргагүй худалдан авлаа. Найзуудаараа харих гээд алхтал хамт явсан хоёр найз нь Юнхаг муулж гарваа. Чухмал залтай дээрээс нь цагийн ажил хийдэг энтергээд тэглээ. Тэрийг сонссон Сокчонч дуралт төсгөөгүй өмөрөн хамруулаастай. Маргааш нь болохоор Сокчон Юнхагийн ажил болох цай хөргөлтийн ажлаар нь дуудлаа. Хэдий нэрэн дээрээ болохоор копи хөргөлт болохоос ч цаагаараа өөр ажил гэдгийг гадарлаж байгаа хаа. Юнха Сокчоныг хараад би чамайг уг нь өөр хүн гэж ботсон юм. Ямар харамсалтай юм бэ гэлээ. Юнхад бас арай гайгүй хүн гэж санагдтал нөгөөх нь бусад үйлчлүүлэгчдээс нь ялгаагүй юм байна гэж бодогдчихлээ. Сокчон шууд л "Гүй ээ, би чамайг жаахан амраадаг гэж дуудсан юм гэлээ." Тэрийг сонссон Юнхач "За тэгвэл чиний хэр би амарлаа шүү" гэснээр хамаг хувцас тайлаад оронд нь ороод тавьчихлээ. Гүй тэгээ ахвтай Сокчоныг одоо яах нь гэдгийг л үзэж байгаа юм шиг байна. За ингэж байгаад мань хоёр барилдаад авлаа. Энэ явдлын дараа Сокчон бөөн жаргалтаагаар үхэрдээ Юнхагийн талаар ярьж гарлаа. Үүнээс хойш Сокчон Юнхагийн ажлаар байн горж гардаг боллоо. Бас өдөр болгон Юнхагийн гэрийн гадаа цэцэг сүйтэй үлдээдэг болов. Манайх одоо өөрийнхөө фермээс авсан сүү шүү дээ тэр нь. Юнхаа сүү удаггүй учраас тэр сүг нь шууд л асгачдаг юм байна л та. Уг нь ингэж асгаж явахаар авахгүй гэж хэлчихгүй дээ хайр. Сокчон маань Юнхад таалагдах гэж хичээгээстэй ажиллах газрынхаа самбарыг хүртэл угааж өгнө. Сокчоны хичээл зүтгэлээр манай хоёрын харилцаа сайжраад л уг нь Сокчоны маань найраа бол дайжгүй явж байлаа. Гэвч Сокчоны ээж маань Юнхад дургуулдэ. Юнханы эрхэлдэг ажлаас нь болоод хүмүүс хил хамаа биелүүлдэг болохоор тэгж байгаа болтой. Гэхдээ Сокчон маань ээжигээ юу гэж тоховдэ. Юнхагаа дагуулад машины кино театрт кино үзэж байгаа маа. Манай хоёрын үзсэн киноны дүрүүд нь ядж явах төсөөлдөө салчнаа. Буцах замдаа Сокчон Юнхаа танд чилж яана л да. Хайр яаж дуустдаг юм болоо. Хизээч дуусахгүй шүү дээ гэхэд Юнхи яриуд нь дуустдаг юм аа, хайр дуустдаг юм, дурлаж дуустдаг юм, хороо төр бүх зүйл дуустдаг юм гэд тулсан эмо юм ярив. Харин Сокчон маань хайр хизээж дуустдаг юм аа гэж маргаанаа өндөрлүүллээ. Юнхаг болохынхаа өмнө Сокчон маань түүнээс ажиллаа хийхээ болохыг хүснэ. Юнхач хариуд нь битгий надад юу хийх заагаад бай. Манай ажлын самбарыг угааж өгсөнд баярлалаа. Хамт кино үзсэн юм. Бусдаараа бууц уушуршгэл бай хоёлаа. Тагж битгий копи захиалаарэ гэлээ. Юнхад маань өмнө юу тохиолдсоноос болоод ингэтлээ хүн итгэх болсон юм бол доо. Ингэж хоёр дүр маань хоорондоо маргалтаа саллаа. Тэр маргалцсан орой Сокчон өөрийнхөө хоримтлуулсан мөнгийг гаргаж ирээд харж байна.
Энэ маань яах гэсэн юм бол дөө хөө. Гэтэл маргааш нь Юнхаа дээр очиод хамаг мөнгө өгөөд ажлаа хийхийг болохыг хүснэ. Тэгт нь Юнхаа урлаад л чи намайг гойлгоч гэж бодоо юу? Миний амьдрал тагч хизэж бүү оролт гэж хэлээд үнэхээр харилцаандаа цэг тавьчуудаа яв. Энэ явдлын дараа Юнхаа юу ч болоогүй юм шиг харагдах хичээсэн ч чадахгүй байлаа. Яаж чадгав те? Ажил дээр хэтрүүлэн угаад л шал согтуу юмыг ажлаасаа тарахад нь согчоо маань үдэнд нүлэг зогсож байлаа. Ингээд баг угаар Юнхаагийн мэс шиг сэтгэл хайлж эхлэв. Нэг өглөө байнга л асгаад өгдөг өнөх сүнээс амсаж үзлээ. Ингээд л Юнхаа баг угаар согчоонд дасаж эхлэв. Үзэг солигдоход согчооны ээж хүүгэж ирчихсэн. Тэгсэн чинь согчоо нь би явахгүй би тэр охинтой чинь гэрлэхгүй гэж орилостой байна. Согчооны ээж нь хүүгээ хүчээр сохор болзон чирэн явж байгааг нээжээ. Бүр албаар Юнхаагийн ажилтг кафед нь уулзахаар төлөвлөчихсөн байж. Ээж нар нэр үнэхээр айхтаргаамаа. 3 хүний болзоо их сонирхол олж байлаа. Нөгөө болзоод охин чатгаараа л хичээгээстэй байна. Согчоос асууж байгаа. Чамд ямар эмэгтэй таалагддаг вэ гэхэд нөгөө төшөд надад Юнхаа шиг охин таалагддаг гэж хариуллаа. Юнхаач одоо энэ хэдийн болзойг харж тэсэлгүй буудалд копи өргөдөг ажилдаа уурандаа яваад өглөө. Гэхдээ тэгсэн тэр дуудлага өгсөн нэг шижгийн согтуу юм таарад Юнхааг мань өдөж хороогоод амар заяаг нь үзүүлсэнгүй. Юнхаач хэлж байгаа. Та өөр хүн дуудчихаа гэж хэлээд л байгаа. Дааш нөгөө шижгийн минь уурандаа Юнхааг мань гартаа таарсан юмараа балбаа тавлаа. Дараагийн үзэгдэл дээр Юнхаа мань эмнэлгийн орон дээр ухаан ороход согчон ирчихсэн хажууд нь сахиа сууж байлаа. Юнхаа согчоос асууж байгаа. Би ямар харагдаж байна? Гэхэд мань хүн чи үзэсгэлэнтэй харагдаж байна. Чи дэлхийд ирэх хамгийн үзэсгэлэнтэй гэлээ. Хариултыг нь сонссон Юнхаа би азгүй хүн чи над тэтэрхий гойдоод байна. Би чиний амьдралыг сүрүүлмээр байна гэж хэлвэ. Согчон хариуд нь Юнхаа би чам тайртай гуйж байна. Надтай гэрлээч гэж авлаа. Ингэж манай хоёрын харилцаа албан ёсоор эхэлж байна уу да. Ер нь тэгээд өдийгөөс төдий хүртэл согчоныг өөрөөсөө түлхэж байсан нь өөрт нь гойдно гэж бодсных байжээ. Юнхаа гэмтлээс гарсныг тэмдэглээд найзуудаараа сууж нэг өдрөгч болов хамт жаргалтай өнгөрөөцгөнөө. Жаргалтай дуудулж байсан Юнхаа гинт өөлөө хадлаа эхэллээ. Согчон чатгаараа л арагдах гэж үзтэл согтуу Юнхаа согчон тандаж би амьдралд олон уналт олон түүх байсан. Би хитрхи муу хүн байсан. Би чамд зовлон л авчирна. Тэглээч би 24 настай биш 27-той хитрхи өгшин байгаа зү. Гэж хэллээ. Тэр үед нь согчонч бүх юм зүгээрээ гэд аргадна. Ингээд үзэг солигдоход манай хоёр хориулж байна. Хамтын амьдрал эхэлж эхэндээ үздэггүй байсан хатан мэж нь хүртэл Юнхаад маань уярч хайрлаа сүдээ сүд. Ээж нь бэрдээ хандж хэлж байгаа. Бид шавар дундаас алт олжээ гэж хэлээд одоо л нэг амьдрал ахын дээрдэхэндээ манай хоёроос ч илүү жаргалтай хүн чалга романтик хос чалга согчоо маань энэ өдрийн төлөө зөндөө хичээсэн л лээ. Гай газар дороос гагай модон дотроос гэдэг шиг Юнхаа маань гэртээ сууж байхад нэгэн утсын дудлага ирлээ. Утсын цаанаас ингэж байгаа. Чамд нөхөртөө хэлхэн байна уу гэхэд нь Юнхаа чи намайг яаж олсон юм гэж асуугаад уцаа таслав. Юнхаагийн өмнө хэлээд байсан амьдралынх нь уналт нь энэ юм байлгүй дээ. Юнхаа маань хуучин нөхөртөө очин уулзтал нөгөө заваа юм нь Юнхаатай хүчээр барилан гих гэж дайрлаа. Юнхаа хуучин нөхрөөсөө шинэ нөхөрт нь битгий ойртойч л гэж гойно. Хуучин нөхөрт нь бол одоо тэгээд Юнхаагийн саналууд нь ямар ч хамаагүйсоо шууд л манай согчон дээр ирээд би хуучин нөхөр байгаа маа гэд мөнгө нэхэд унлаа. Ингэж согчон сүүнийхээ ганц үнэг зарсан мөнгөөрөө гэрэн дээр гар үсэг зурлалаа. Согчонч ингэж хэлж байгаа. Дагж миний ихнэрт битгий ойртойроо. Дагж гарч ирэх юм бол зодон шүүгээд анхааруулчаад явлаа. Тэгж хэлээд удаагүй байтал хуучин нөхөр нь Юнхаа руу залгаж дахиад л дарамтлаад нь бол яах вэ? Арай даарчихсан уу? Гэхдээ тэгснэ маргааш нь Юнхаа дээр согчны өгсөн мөнгөтэй ирснэ. Би түнд мөнгийг нь эргүүлээд өгчихё. Намайг дагаад яваач те. Би чам тайртай дахиж арих уухгүй, чамайг дахиж зодохгүй энэ төр гэлээ тэгж байна. Ийм балаа юмд итгүүл яаж амтрах вэ? Согчоныг ажил дээрээ байхад нь нэг ирхэн орж ирчээд эхнэрийг нь сургаж гарлаа. Согчоо маань жаахан өмнөх хөвлөөс болоод уурандаа юу юм бэ? Яах гээд байгаа юм гэж лавлахад эхнэрийнх нь цусны шинжилгээнээс доохын халдвартай гэсэн хариу гарчээ. Тийм учраас шууд мэдэгдэж дахин шинжилгээ авах гэж ирсэн байгаа ажээ. Согчоо маань эхнэртээ юу болсныг нь хэлж чадахгүй хэсэг дуугүй цог золгүй юм юмнаа. Тэгээд согчоо ганцаараа эмнэлэгт очиж шинжилгээ өглөө. Эмнэлгээс хараад гэртээ иртэл Юнхаа нөхөртөө зориулан цахиа авчиад ширээ дүүрэн хоол бэлд тавьчихад явсан байлаа. Түүний цахиан дээр нэгсэн байв. Согчон миний өнгөрснөөс болоод чамайг үнэгээ зарах болсонд над үнэхээр харамсалтай байна. Би чамд дахиж өвдөл мэдрүүлэхийг хүсэхгүй байна. Би хизээч чамд худлаа яхахыг хүсэхгүй байна. Үнэхээр чин сэтгэлээсээ би чамд хайртай шүү. Би чамаас зээлсэн бүх мөнгөө буцааж төлнө. Баяртай гэсэн байв. Энэ явдлаас хойш цаг хугацаа улиран өнгөрсөөр согчон эхнэрээ хайгаад сурглаад олоогүй л байлаа. Гэнт нэг өдөр түүний тансанд мөнгөн уйлга орж ирнэ. Явуулсан газрыг нь олсон ч Юнхаагаа дахиад олсонгүй. Энэ үеэр Юнхаа буцаад л хуучин гудамжны ажилдаа иргэн орж. Ингээд хэсэг хугацаа өнгөрсөн чи согчон одоо хүртэл Юнхаагаа мартаж чадаагүй л байлаа. Нөгөө талд Юнхаагийн маань ажилладаг газар гинтл түргэний машин тохиоллон хангамлан ороод ирлээ. Юнхаа маань цагдаагийн газарт хамтран ажилладаг хүмүүстэйгээ хамт сууж байна. Яасан гэхээр өмнө нь Юнхаагийн доохын шинжилгээний хариу эерэг гарсан та. Одоо болохоор доох өвчнөг олон хүн тараасан гэсэн эргээр баригдчихсан байгаа мэн. Согчон ч одоо Юнхаагийн талаар сонсон дайруудаа Юнхаатайгаа уулзах гал оролтно. Согчоныг тэгээд Юнхаатай уулзах гэж ирэх болгонд нь Юнхаа татгал заастай. Тэр үед тэнд байсан сэтгүүлчид Юнхааг нөхөртэй гэдгийг сонсоод нэвтрүүлэг хийхээр болчихсон байх юм. Шоронд ч одоо Юнхааг доохтой гэдгийг тархсан учраас хориглоод гадуурхастай. Нөгөө талд нэвтрүүлгийн багийнхан Согчоноос ярьслага авч байлаа. Согчон маань Юнхаад сайнаар нөлөөлж магадгүйгээд ярьслага өгч байна хөө. Гэхдээ тэгсэн чинь нөгөө сэтгүүлч нь ядаж байхад яасан ч муухай хүмүүс таарчихсан юм. Согчоны хэлсэн хам гмийн гуйлаад бичиж хэвлчихжээ. Үүнээс болоод Согчон төмний шившиг болж гэртээ хүртэл адлагдана.
Доо хөвчин тархсантай холбоотойгоор копи үргэлт хийдэг Юнхагийн ажилладаг салбарын үйлчлүүлэгчдээс бүгднгээс нь цусны шинжилгээ авч эхэлнэ. Гэтэл бүтэн салаач явж байгаа шиг амар олон хүн бүр оочрлон байж шинжилгээ өгцгөнөө. Согжооны ээж ах хоёр нь Юнхан дээр эргэлтээр ирчихсэн байна. Тэгээд Согжооны ах нь хэлж байгаа. Манай гэр бүлээс хол яваарай. Чамаас болоод манай ээж үхэх шахсан гэдэл дарамтлж гарлаа. Юнхад маань тэнгэр хол газар хатуу гэдэг шиг л байв. Шоронд байх хугацаанд л доохын анхны шинж тэмдгүүд нь багуугаар илэрч эхэлнэ. Нөгөө нэг киноны ихэнд байсан сэргэлэн хөөргөө өхнөөс юу ч үлдсэнгүй. Хамгийн хэцүү үедээ л Согжоонтой өнгөрөөсөн жаргалтай хэдхэн өдрийнхөө дурсамжийг л бодоостой байна. Согжоон Юнха дээр эргэлтээр өдөр алгасгалгүй ирсэн хэвээр л байв. Гэхдээ Юнха Согжоонтой уулзахаас татгалцсан хэвээр л байв. Хэдий уулзахаас татгалцаад байгаа ч хамт авахгүйсэн зураг харж шоронгийн өдөр оногудаа өнгөрөв. Нөгөө талд Согжоон ч гэсэн Юнхагийнхаа дуулж байгаа бичлэгийг үзээстэй. Согжооны ээж нь хүүгээ өөрийг нь хайж яваад олон толон хэрэг төрөгт орооцолцсон охноос бол шаналлаа гэд хүүтэй 90 жил болгож сууж байна. За тэгээ Согжоон маань Согжоон л юм хойно би Юнхагүйгээр амьдрч чадахгүй гэдэл. Надад доох байна уу? Юу ч байсан хамаагүй гээл хэллээ. Тэгсэн чи ээж нь хариуд нь тэгвэл хоёулаа хор угаад үхчихэлтэй энэ төр гэл аманда хор ортууллаа. Гүй тэгсэн тэрийг нь Согжоон урдуур нь орж угаад имлэг төрөгдвэ. Хор ууснаас болж Согжооны хоолой түлэгдээд ярих чадамжгүй болжээ хөөх юм. Ээж нь хүүгийнхээ хажууд суугаад миний тэнэг хүү бие бодоо ээж нь ахынд нь очиж амьдрахаар болсон гэж хэлв. Цаад утгаараа бол Юнхитэйгээ амьдраа л гэдэг шиг байгаа. Нөгөө талд Юнхагийн шүүх хурлын ял тогтоогдож Юнха маань хууль бусаар бие үнэлсэн болон нийтийн эрүүл мэнд талдсан хэрэгээр 2.5 жилийн ял ав. Шорондоо байх хугацаанд өдөр бүр Согжоонтой хамт авахсан зураг хараастай л байна. Нэг өдөр Юнха Согжоонтой уулзах зөвшөөрлөө. Согжооныхоо өмнө суугаад хэлж байгаа. Би зүгээрээ над санаа зовх хэрэггүй. Би чамтай таараагүй бол ийм нөхцөл байдал хүрэхгүй байсан юм. Тагж таныг хармааргүй байна. Зайлаа хагцыг дахин эргэж ирнэ гэж битгий бодоорой гэд өөрөөсөө олдуулах гэж гомдмоор юмнуудыг ярьлаа. Гэтэл ярих чадамжаа алдсан Согжоон минь цаасан дээр Согжоон миний би Юнхаг насан туршдаа халамжлах болно гэсэн бичгтээ зас гаргаж ирээд харуулв. Гэтэл Юнха өдөөс нь чи намайг үзэн ядахгүй байна уу? Би удахгүй өхөн чамд өвчин тараач магадгүй гэж хэллээ. Яг тэгжилээд өрөөг орхин гарах гэж байгаад одоо л нэгэн Согжооны хоолой гимтсэнийг анзаарлаа. Гү тэгээд амнаас илүү хайртай өнөө өвдсөн байхыг хараад саяжингаа өөрөөсөө холдуулах гэж тавьсан зүжигээ мартаад л яагаад хоолой нь өвдсөн юм бэ гэж асууж эхэллээ. Согжоон арайхийн хоолойгоо шахан би чамайг санаад байна гэж хариулв. Гү тэгээд энэ хоёр юм одоо нэг юм уучраа олцож нус нулимстайгаа ойлдвоо. Хичнээн хайргүй гэж хэлээд хайргүй болчих штэ ямар те. Ингээд 2 жил өнгөрч өвлийн цастай өдөр Юнха маань эргчлөөгөө дахин олж авлаа. Мэдээж хайртай хүн Согжоон хүлээгээ зогсож байв. Манай хоёроос жаргалтай хүн энэ мөчөд хорвоо дээр оршоогүй гэлтэйгээр кино маань өндөрлөлөө.